Сэтгцийн эрүүл мэндээ хэрхэн хамгаалах вэ гэсэн гарчигтай. Дэлхийн сэтгцийн эрүүл мэндийн өдөр жил бүрийн 10 дугаар сарын 10-ны өдөр тохиодгоо. Энэ өдрийг тохиолдуулаад экспат ЦЗ цахим хуудас Чехэд амьдардаг гадаадуудад зориулсан сэтгцийн эрүүл мэндээ хэрхэн анхаарах талаар зөвлөгөө мэдээлэл бүхий нийтлэлийг гаргажээ. За энэхүү нийтлэлд бичснээр сэтгэл зүйн ямар нэг асуудал эмгээр шаналж байгаа хүмүүст амьдарч буй нийгмээс нь асуудалтай нь холбоотойгоор үзүүлж буй хандлага тухайн эмгэгээс нь бараг илүү дарамт үзүүлдэг гинэ. Тухайн сэтгэл зүйн асуудлаа давж гарах, үүнийг эмчлүүлэх нь угаасаа амаргүй даваа байдаг байхад үүний хажуугаар ойр тойрны хүмүүс ажлын газрынхан хамт олон хамаатан садан зэрэгээс гадуурхалт, шоглох, тохуурхах хандлага зэргийг давхар мэдрэх нь байдлыг улам хүндрүүлдэг байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын олж тогтоосноор дэлхий дээр 8 хүн тутмын нэг нь сэтгэл зүйн эрүүл мэндийн ямар нэг асуудалтай байдаг гинэ. Харин Чехэд энэ харьцуулалт 5 хүн тутмын 1 гэж гарсан байна. Сүүлийн үед болж байгаа үйл явдлууд болох ковид, Украины асуудал, эрчим хүчний хомсдол зэрэг нь мэдээж үүнд баггүй нөлөөлж байгаа гинэ. Мөн сэтгцийн эмгээр өвчлөгсдийн 10 орчим хувь нь алкоголын хэрэглээтэй холбоотой эмгэгтэй байдаг бол 7% нь anxiety буюу түгшүүрийн эмгэгтэй. 5.5 орчим хувь нь сэтгэл санааны, 4% нь сэтгэл гутралын эмгэгтэй байдаг байна. Чехэд өдөрт 4 хүн амиа хорлдог гэсэн статистик байдаг гинэ. Мөн статистик мэдээний дагуу Чехэд 10,000 хүн тутамд 9 сэтгэл зүйч ногддог бол Словакид энэ тоо арай дээр буюу 16, Германд 27 сэтгэл зүйч ногддог гэсэн байна. Чехэд амьдарч буй гадаадуудад сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарахад тус болох байгууллагууд цөөнгүй байд юм байна. Делам цомужу чадах зүйлээ хийж байна гэсэн утгатай энэ хүү төсөл нь сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх болон авах сонирхолтой хүмүүсийг холбож өгдөг онлайн төсөл гэж хэлж болно. Делам цомужу ЦЗ цахим хуудас руу ороод онлайнаар сэтгэл зүйн үйлчилгээ үнэгүй авах боломжтой. Чех англи хэл дээр байдаг гинэ. За дээрхтээ төстэй онлайн сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлдэг Therapeutic.io гэсэн вебсайт бас байдаг. За мөн чех болон англи хэлээр үйлчилгээ авах боломжтой. Чехийн засгийн газрын удирдлагад ор байдаг 12-21 дуудлагын төв нь сэтгэл зүйн эрүүл мэндийн тусламжийг мөн үзүүлдэг байна. Карлийн их сургууль сэтгэл зүйчтэй уулзах ганцаарчилсан болон групп уулзалтыг оюутнуудад зориулж үнэгүй явуулдаг гинэ. За мөн Прагийн интеграцийн төв 7 хоног бүр групп уулзалт зохион байгуулдаг гинэ. Хүний өдөр тутмын дадал зуршил сэтгэл зүйн эрүүл мэндэд ихээх нөлөө үзүүлдэг. За тиймээс Mental Health Europe хэмээх Европын хамгийн том тооцогдох сэтгэл зүйн эрүүл мэндийн байгууллагаас санал болгосон сэтгэл зүйн эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх 10 дадлыг одоо танд хүргье. Нэгдүгээрт найз нөхдөдөө аль болох их цагийг өнгөрөө. Яг нараа бит хоёр шиг ингээд хоорондоо маш их ярилцсан. Яг үнэ. Хоёрдугаарт тэмдэглэл хөтлөх. За гуравдугаарт зав гаргаж чадалгүй хойш тавьдаг байсан хоббинуудаа цаг гарган хэрэгжүүлж эхлээрэй гэж. Дөрөвдүгээрт спортоор хичээлэл. Тавдугаарт нарлаг өдрүүдийг дэмий бүү өнгөрөө. Энэ тест. За 6 дугаарт бясалгал хийх. 7 дугаарт тэжээвэр амьтантай болох эсвэл амьтан ургамал асарч тойглох. 8 дугаарт өөрийгөө асарч тойглох. 9 дугаарт хөгжим сонс. 10 дугаарт өдөр тутмын дадал тогтсон дүрмтэй болох гинэ. Чи энэ 10 дадлуудаас яг хэдийг нь хэрэгжүүлж байна? Тэгээ ер нь энэ сэтгэл зүйн эрүүл мэнд гэдэг зүйл маш чухал. Би надад бас одоо ковид мовидын үе нэлээд жоохон хүнд туссан гэж болно. Дээрээс нь би ч нөгөө найз нөхдөс айгу хол байдаг болохоор ингээд яг хүнтэй ярих хэрэгцээ маш их байдаг. Энэ подкастыг хийж байгаа нэг шалтгаан бол тэр ярих хэрэгцээгээ нөхөх байгаа. За тэгээд энэ подкастыг хийж эхэлснээрээ найз нөхөдтэйгээ арай илүү цаг өнгөрөөдөг болсон гэж хэлж байна. Тэмдэглэлийг болохоор би нөгөө бичихээс залхуураад идэг болохоор нэг хэсэг ингээд voice record хийдэг байсан. За жоохон бахтаа бол тэмдэглэл хийх гэж хэд удаа эхэлжсэн. Тэгээл нэг жоохон явж байгаа болчдөг байсан. Тэгээ сүүлд нь рекорд хийдэг болсон. Хоббинуудтай цаг гарган хэрэгжүүл гэдэг нь үе орж гард юм аа. Спортоор хичээллэхийг бол хийж байгаа бас нэг хэсэг завсарцсан байсан. Сая яг хичээл эхэлснээс ахуулаад буцаад орж байгаа йога хийдэг болж байгаа. Нарлаг өдрийг бол аль болох ингээд таашааж өнгөрөөхийг хичээдэг. Бясалгалыг би нэг мэдгүй нэг юм бясалгал шиг юм өөрөө хийгээд идэв тэр ихтэй. Бясалгал муу юм үгүй юм мэдгүй. Тэжээвэр амьтаа ургамлын тухайд би яг ингээд дотор байранд амьдрдаггүй болохоор мууртай болох юмсан гэж боддог.
За тэгээ хөгжим сонсох төр тутмын дадлын. Ер нь бол баг харуул ингээд хийчт юм шүү гэж чинь. Чинь тэгвэл сэтгэл зүйн хувьд маш эрүүл хүн байна. Юу Карлиг сургууль сэтгэл зүйчтэй уулзах уулзалтыг оюутнуудтай үнгүй явуулдаг гэж шүү дээ. Энэ болохоор зөвхөн Карлийн их сургууль гэлтгүү ер нь их сургуулиуд тийм байна гэж би харсан. Манай сургууль дээр ч гэсэн нөгөө нэг оюутнуудтай үнгүй ингээд зөвлөгөө өгөх тийм сэтгэл зүйч байдаг. Тэгээ яг нөгөө манай сургууль чинь жижигхэн сургууль цөөхөн оюутнуудтай гадаад оюутнууд цөөхөн учраас сэтгэл зүйч маань зөвхөн чехээр ирдэг юм байлээ. Энэ Карлийн их сургуулийн болохоор чехэрч англиарч ярьдаг гэсэн байна лээ. Тийм яг нөгөө бусадтай ярилцах бас айгүй чухал юм шиг санагдаад байгаа. Би ингээд яг ойрноос бол бүрээ бодоод байгаа байхгүй юу. Надад бол сэтгэл зүйн асуудал байгаа. Байдаг юм байна гэдэг дээрээ бүр яг баттай байгаа даа. Гэтэ аль болох нэг асуудал. Энэ мэдээж нөгөө яг эх орноосоо хоол те хайртай хүмүүсээсээ хоол байгаагийн л айгүй юм том илэрлэл нь гарч ирээд байгаа юм болоо те. Тэгээд өөрийгөө өстэй харьцуулах. Тэгэл амар олон мэдрэмжүүд угаасаа ингээд ер нь л ингээд эх орноосоо гарсан яг тэр өдрөөс хойш л ингээд юм хамаг юм ингээд хоосон оргоод явчт юм байлээ. Тэгээд хичнээн ингээд нөгөө өөрийнхөө төлөө гэж ингээд бодоод өөртөө ингээд зориг тавьчихсантай ингээд явж байгаа ч гэсэндээ ингээд яг ингээд дотор ингээд нэг юм харанхуй оргоод идэг. Ялангуяа нөгөө Монголд эх орны маань нөгөө үндэсний тэмдэглэлт баярын өдрүүд дээр бас бүр ингээд дотор харлаад идэв шүү дээ. Тэгэл нөгөө болж л өгвөл сайн сайхан байгаагаал гэрийнхэндээ тий найзуудтай харуулахыг хичээн тий мэдээж бас ингээд асуудал байлгүй л яах вэ тий ойлгох үе гарлаггүй л яах вэ гэдэг тэрийгэ байнга ингэж илэрхийлж чаддгүй нөгөө ард одоо гэрийнхэндээ найзуудтай хамаатан садандаа муугаа үзүүлж болохгүй тий тэднийхээ санаа сэтгэлийг зовоож болохгүй гэдэг нэг тийм яагаад ч зүгээр л нэг тийм хариуцлагыг өөрийнхөө нуруунд дээр аваад идэг тий тэрнээсээ болоод дотор маань яг юу болоод байгаа илэрхийлж чаддаггүй. Тэгээд энэ маань ингээд буглаад л яваад байгаа. Одоо ингээд ерөөд айгүй юм том хар юм байгаа юм шиг санагддаг. Гэтэ ингээд одоо саяны яг нөгөө нэг зөвлөмжүүд 10 зөвлөмжийг ингээд харсан чинь зарим нь бас хийгээд байгаа юм байна. Тэгэхээр бас арай гайгүй байгаа юм байна гэж санагдаж байгаа. Яг бүр энд нөгөө долоо дээр байгаа тэжээвэр амтандаа болох эсвэл амтан ургамал асарч тавилах гэж байгаа. Би бүр яг сүүлийн нэг сар дээр ургамалтай болохыг амар хүсэж байгаа. Ургамал услаад ингээд тэ ургамлуудаар ингээд гэрээ тогтоолох бүр яг тийм хоббитай байгаа. Хэрвээ энийг сонсож байгаа хэн нэгэн надад ямар нэгэн зүйл авч өгөх юм эсвэл ургамал авч өгөөрэй. Амар дондонтой. Яа. Гэтэ яг энэ юмнуудыг яг байнга хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа юм байна. Өстой гой зөвлөгөө авдэл байна да. Яг чи сая хэллээ шүү дээ нөгөө гадаадд байгаа нутгаас хол байгаа хүмүүст бол энэ сэтгэл санааны асуудал ялтчгүй гарч ирдэг. Тэгээ нөгөө сэтгэл зүйн асуудал, сэтгэл зүйн эмгэг гэдэг чинь тус тустай зүйл. Асуудал бол баг хүн болгонд байдаг гэж шин 8 хүн тутмын нэгэд. За энэ дээр нэг би ингээд ийм өвчтэй гэж хүн дээр тусгаж авах хэрэггүй. Тэгээд хэрэгтэй тусламжаа мэрэгжлийн хүмүүсээс нь авах хэрэгтэй. Манай чехэд амьдардаг монголчуудын дунд тэр тундаа нөгөө хүүхдүүдийн дунд энэ асуудал сэтгэл зүйн дарамт бол маш их байдаг гэд оюутны холбоонд хүүхдүүд өөрсдөө хилдэг. Тэгээд бид нар бас нөгөө нэг тэднэрт айл болох туслах зорилгоор янз янзын үйл ажиллагаа зохион байгуулах гал бас тийм онлайнаар зөвлөгөө өгдөг Монгол сэтгэл зүйч мөч байдаг юм уу гэж хайж мэжсэн. Тэгээд тэгж аваад би нэг юм юу олсон. Application за вебсайт бас байгаа. Blind Care CGMN гэдэг. За тэгээ энэ application бас Blind Care гэдэг App Store дээр болон Google Play дээр байж байгаа. Тэгээ иймэрхүү аппликейшнууд ер нь Монгол гадаад хаасайгүй байгаа. За Facebook дээр ч гэсэн сэтгэл зүйн зөвлөгөө өгнө гэж зарууд байн яваад байгаа харагддаг. Гэхдээ яагаад энэ аппликейшнд миний итгэл төрөөд байгаа вэ гэхээр энийг нөгөө нэг Монголын сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төв саашаасан бас тэдний хүмүүс хамтарч ажилладаг гэсэн байсан. Тийм болохоор би нэг гайгүй найдвартай болов гэж бодоод байна. Энийг сонирхож үзээрэй. Тэгээд сэтгэл зүйн эрүүл мэнд бол яг бие физиологийн эрүүл мэндтэй адилхан чухал зүйл. Бид нар ингээд бие өвдчөөр ингээд гүрийгэл явж байгаад эмнэлэгт очихоор нөгөөх нь бүр амар уужгарсан, даймжирсан, бүр их эмчилгээ хийх шаардлагатай болдогтой адилхан. Сэтгцийн эрүүл мэнд чинь ч гэсэн ингээд янз бүрийн асуудал мэдрэгдээд байгаа бол мэрэгжлийн хүнээс нь тусламж авах, эртгэн тусмаа авах хэрэгтэй шүү. Тэгээд өөрсдийгөө анхаараарай, сэтгцийн болоод эрүүл мэндтэй аль алинд нь анхаараарай.